Яцхан төлөв зөндөө их ажилтай амар завгүй байх болохоор өөрсөө ойр үед бичлэг хийж таагүй. Тэгээ би бас өмнөх бодолтынх нь хумсыг хулаа ийцэн тэгээ миний хумс нэлээд гимтсэн байсан болохоор хумсаас бодохгүй нэлээд удаа хугацаа өнгөрлөө. За тэгээд удаа хугацаа өнгөрсний эцэст би нэг хэдэн өнгөр будъя гэж бодоод ийм нэг 4 өнгө байгаа. Энэний аль нэгийг сонгоё гэж бодож байгаа. Ийм бор гартай болохоор эдгээр надад нэг амар гоё харагдахгүй болохоор би зунж болж юм. Арай гэгээлэг гээд энэ саар лөнгийг сонгосон. Тэгээ бөндөө энэ саар дөнгөөр цэвэрхэн гоё энгийн будалд хийцгээе. Би тэгээд та нарт гоё бичлэг үзүүлэе гэдэг зорилгоор энэ утас тогтоогч авсан байгаа. Энэ утас тогтоогчтой яаж бичлэг хийх сайн мэдэхгүй байна. Ямар ч тааш тэгээд бас өөрийнхөө тухтай байдлыг бодоод шууд орон дээр өмсө бодчих гэж бодож байна. Тэгээд өмснийхаа ингээд махыг аваад бүгдийн сайхан ингээд цэвэрлсэн байгаа. Хэлбэрийн засаад энэ удаад болохоор дөрвөлжин хэлбэртэй байна. Тэгэд гэрэл амир муу байгаа болохоор би амир бор харагдаад байна. Би ч угаасаа л борлоо. Энийг асууж хүн. Тэгээд ингээд хумсныхаа будалтанд оръё. Тэгээ миний хумс амир гимтсэн. Гэхдээ ямар ч тач ойр үед хумсаа бодаагүй бас бичлэг оруулаагүй амар удацсан учраас ямар нэгэн байдлаар бичлэг оруулъя гэж бодож байна. Тэгээд бонд гэж яг юу вэ гэж асууад байсан. Миний хувьд анх маникюр хийж сурч байхдаа бонд амар их ашигладаг гэсэн. Одоо болохоор бонд нэг ашиглахаа болцсон. Гэхдээ надад нэг ийм бонд байгаа. Ашиглахгүй болохоор амар царам бодолч sorry. Ямар тач энэ бонд нэм хоёр төрлийн бонд байдаг. Миний ашиглаж үзснээс гэх юм бол нэг нь болохоор ийм амар шив шинхэн бонд түрхэхээр шууд энэ хумсны толио хуурайшдаг. Хумсны толиог хуурайшуулдаг бонд гэж байгаа. Эсвэл бол жоохон наалдамтгай болгодог бонд гэж байгаа. Ийм хоёр төрлийн бонд байдаг болохоор бөндөө өнөөдөр энэ хумсны толио хуурайшуулдаг бонд ашиглаад будалтаа хий. Энэ будалтын дарааллын хувьд гэх юм бол эхлээд хумсны бондоо тавиад дараа нь бейсээ тавиад дараа нь будгаа тавиад дараа нь топо тавьдаг ийм дарааллаар явна. Бондыг юуруу дандаа бейсний өмнө тавьж хэрэгэлдэг гэж ойлгож болно. Энэ бондны зорилго нь гэх юм бол будгийг илүү сайн тогтцтой болгох зорилготой байдаг шүү. За тэгээ бөндөө энэ өнгөөр гой бүх хумсаа амар гой цэвэрхэн будчихъя. Угаасаа ойрд амар их ажилтаа болохоор би хумс хийж чадахгүй энэ гэхдээ удахгүй амралтаа авахаараа гой амар гой хумс хийж байгаа бичлэг оруулъя. Тэр бичлэгэн дээр дэрэлийг амар сайн ашиглая гэж бодож байна. Дэрэлээр гой хумс хийгээд тэгээд хумсных нь будалтыг нас амар гоё хийнэ. Тийм сүүлийн үед хүмүүсийн их будаад байгаа төрлийн будалтаар хий. Тэр будалтын санаас та нарт хэрэгтэй байна гэж найдаж байна. Энэ удаад болохоор зүгээр энгийн будалтыг яаж хийх вэ гэдэг видео орно. Ер нь ямар хуу видеонууд оруулмаар энэ санаагаа хэлэх юм бол би амралтаа авчаад айгу хөрхөн гайгүй завтай болох юм бол тэр үедээ бичлэгнүүдээ бүнд нь хий гэж төлөвлөж байна. За тэгээд будалтанд орцгоё. За махаа аваад хэлбэрээ засаад янзалцсан. Одоо энийг клинсерээр арчаад цэвэрлэж. За ингээд толиогоо цэвэрлчихнэ. Тэгээд клинсерээ сайхан хатааж агаад одоо бөндөө хуурайшууллагч бондоо тавь. Захын махнууд руу хүргэжлэхгүй. Ерөнхий ингээд төв зэхийн сайхан хуурайшуулаад өгөх хэрэгтэй. Тэгээ бондо сайн таглаагийн таглахгүй бол нэлээд шинхэн болохоор хуурайшчдаг. Тэгээд энэ зүгээр хуурайшуулах зорилготой бонд учраас гэрлэнд хийх шаардлагагүй. Ер нь бондуудыг гэрлэнд хийхгүйгээр
дараагийнхаа бейсийг тавьдаг. Бусад төрүүдтэйгээ харьцуулахад дунд өрөө арай гоё хэлбэртэй харагдаж байгааз сая нөгөөнийг хэлбэрийн засаж бейсийг тавьсан болохоор тэгж харагдаж байгаа. Хэлбэрийн засаж бейсийг тавих юм бол будалд маань хүртэл амар гоё цэвэрхэн харагддаг. Бөмбөр хумсан дээр. За энэ дөрвөн уран дээрээ бейсээ тавиад ийм гоё бөмбөр хэлбэртэй болгож өгсөн. Одоо бүндөө миний энэ сонин хэлбэртэй эрхээ уран дээр бейсээ тавиад яг ийм гоё бөмбөр болгож үзүүлээ. Миний эрхээ ураны хэлбэр амар тэнэг болохоор энэ дээр бейс тавьж харуулах нь та нарт илүү ойлгомжтой байна гэж бодож байна. Яг үндсэн хэлбэр нь болохоор голоороо айгүй хонхор амар муухай харагдаад байдаг. Үнэхээр яг хөөрхөн болсон байгаад тэнгүүтээ ингэж харахаар яг аль хэсэгт нь бейс нь тутайна гэж бас харагдана. Тэгэхээр ерөнхий сайхан ингэж бейсээ тавьчаад тэгээд доош харуулна. Яг дэх 90 градусын доош харуулахаар бейс нь ингээд урсаад бөмбөр болдог байхгүй юу? Ингэж дөрвөлжин болоод байгааг нь эндээс нь ингээ бейс аваад эндээс нь бас бейс аваад яг энэ төв хэсэг дээрээ бомбоош таарах хэрэгтэй болохоор бүндөө ингээд тавьчих. За тэгэхээр ийм хөөрхөн болж байгаад одоо дахиад ингээд доош нь харуулаад байна. Ингээ нэг хэсэг байрна. Тэгэхээр хөөрхөн хэлбэр нь засагдаад гоё болно гэж ойлгож байна. За ийм болсон байна. Маш
өөр хэлбэрт олж өгсөн маад. Тэгээд эрх уруугаа яг чигээр нь ингэж хатаана. Ингэж хатаахгүй хажуу тийш нь хараад хатаалгачих юм бол хажуу тийшээ урсаад хэлбэр нь алдагдчихна. Хатгатаа ч гэсэн багахан зэргийн хугацаа зарцуулдаг учраас тэр хугацаанд нь амжаач хатаахын тулд яг тэгшхэн байрлалтай хатаах хэрэгтэй. За, бээсээ тавиад хумсныхаа өөнүүдийн цасаад өгчөж байгаа. Бүгдээрээ яг гоё жигд хэлбэрт харагдаж байгааз юм гоё бөмбөр. Одоо энэ дээрээ өндөр шохон саарл өнгөөр бодох учраас хэлбрээ бээсээрээ сайн засч өгснөөр маш гоё бодолт гарч ирнэ гэсэн үг. Будгаа жигд нэмгэн түрхэх хэрэгтэй. Тэг бол та будаг амир хатсныхан дараа алтартаж харагддаг учраас бүнд амар гоё жигд хойдлынх нь дуу хийгэн ч гэсэн маш гоё цэвэрхэн гаргаж өгөх хэрэгтэй. Ингээд яг хөргөжл ингээд умсараа аваа цэвэрлчихнэ. Ингээд гоё жигд гаргаад өгөх хэрэгтэй. За, одоо ингэхээр амар гоё цэвэрхэн болж байгаа. Суурин хэлбэрээ амар гоё цэвэрхэн гаргаад өгөх юм бол бүгдээрнгийнх нь будалт дээр нь цэвэрхэн будчихад маш гоё харагдаж өгнө. Тийм болохоор суураа гоё гаргах нь хамгийн чухал шүү. Тэгээ суур сайтай ах юм бол таны будагны тогтцол ч ихсэн амар сайн байна. За ингээд ингээд харахаар маш гоё цэвэрхэн байгаа. Одоо энийг ер нь бол ингээд цэвэрхэн жигд 2 давхар тавихад л яг өнгө нь гараад ирнэ. Ийм шохон өнгө болохоор. Будаг, бейс бүх юмнуудаа 60 секундээс дээш хатаах хэрэгтэй шүү. 60 секундээс бага хатаачих юм бол таны будагны тогтцолтод хүртэл нөлөөлнө. Яагаад гэхээр сайн хатаагүй будал сайн тогтож чадахгүй. Би яг бичлэг хийхгүй будагтай болохоор бүр ингээд нүдэндээ амар сайн тулгаж агаад ямар ч өөгүй будахыг амар хичээдэг. Нүдэндээ ингээд тулгачаар айгүй гоё болдог. Тэмжиг тас гоё будаж чаддаг. Амар гоё цэвэрхэн гаад нэг намрын саарл өнгө. За ингээд одоо 60 секунд. За ингээд 2 дахь давхарлцгаая.
ийм гоё цэвэрхэн саарлун гарч ирж байна. Ингээд суурь холбоонд амар гоё тавьсан болохоор хоёр давхарлагад яг буданы өнгө нь гараад ирж байгаа. Хоёр давхарлагад бас гарч ирж байгаа шалтгаан гэх юм бол маш гоё жигд өнгөө тавьж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол жигд тавиагүй тохиолдолд айгүй муухай халтардаж эсвэл энэ тэндээ цөм өөр харагддаг гэх юм уу? Ийм гоё цэвэрхэн болж ирж байна. Камерны хойноос хараад буудсаар хагаад одоо ерөнхий хөөрхөн цэвэрхэн буддаг болж байгаа. Ямар нэгэн доголдол байхгүйгээр. Тэгэхгүй бол яг ингэж нөгөө нэг тулж харж буддаг хүн чинь камерны цаанаас хараад будахаар амар эвгүйсэн анхны удаануудад бол. Одоо жишээлбэл би энийг ингэж будаж байгаа шүү дээ. Яг ингэ дээрэс нь ийм тод хараад тэгээд тэнгүүд камерны цаанаас болохоор одоо би жигч урууга камерны цаанаас харж байгаа юм шиг бодъё заяа. Ингэж боддог байхгүй. Одоо миний гар энэ миний нүд бүр энэ хоол заяа. Бүр камерын доторч утасны камерын доторч багтцсан харагдах. Бүр яг ийм холоос боддог гэсэн байхгүй. Инхээр одоо бол нэг амар хэцүү санагдахгүй энэ байж болохоор би өмнө хүмүүс будахтаа ч гэсэн ер нь энэ хавцааны ирж агаад ингэж харж буддаг. Тэгэх юм бол ямар ч тийм сэвгүүгээр амар гоё нямба будаж чаддаг байхгүй. Гэхдээ яг бас холын зайнаас харж будаа сурсан байна. Бас нэг шинэ юм сураад л байгаа юм байна. Хүн амьдралдаа өдөр болгон шинээр юм ямар нэгэн зүйл сурч идэг гэдэг шүү дээ. Тэрнтэй л адилхан байна. Та хэд ч гэсэн гоё хумсаа будаал юм оролдож үзээлэх юм бол ямар нэгэн байдлаар таны чадвар ер нь хөөрхөн сайжирсаар л байх болно шүү. Тийм болохоор би ер нь чадахгүй юм шиг байна даа гэж орхихгүйгээр ер нь оролдоод хийсээр агаарай. За ингээ хоёр давхарлагад ийм гоё цэвэрхэн өнгө нь гараад ирсэн байж байна. Одоо бөндөөнийг нам хатаач. За хумсаа хатаад гараад ирсэн. Одоо энэ дээрээ бөндөө ийм повдер тавьж үзье. Энэ нөгөө нэг ийм шаргал туяатай. Тэгээд ингээр нэг гэлтгэн дээ штэ. Туршиж үзэхийн тулд би ганцхан уран дээрээ ер нь бол туршиж үздэг. Будгаа ингэж ерөнхий сайн хатаачаад дараа нь топо тавина. Тэгтээ топо тавиад тийм амар их хатаахгүй. Одоо жишээлх юм бол 60 минутаас илүү хатааж болохгүй. 60 минутаас илүү хатаачих юм бол бүгдээрнгийнх нь топ яг ийм дээр нь ямар ч юм наалтахгүй амар сайн хатаад гүлгэр болчих учраас 40 секунд хатаачаад тэгээд дээрэс нь энүүгээрээ тавьж үзье. За 40 секунд хатаагаад гараад ирлээ. Энэ гэлтгандаг сааг ер нь хурууныхаа хийгээр тавил илүү гоё нэмгэн гоё тавигддаг. Эсвэл нөгөө нэг юм зөөлхөн эрзэн шиг юмар тавих юм бол илүү гоё харагддаг. Ингээд хуруун дээр ингэж аваад тэгээд энийг ингэ сайхан хүргэдэг.
За ийм ялгаатай. Энэ нь саагаар үрцэн, бусд нь болохоор үрээгүй. Надад үрцэн нь илүү гоё харагдаад байгаа болохоор бүгдийг нь үрчээ гэж бодож байна. Гэхдээ яагаад топ тавьж байгаа шалтгааныг би та нарт топ тавиагүй юмсан дээрээ тавьж харуулъя. Топ тавиагүй юмсан дээрээ энүүгээр үрхээр ер нь бол саана илүү амар тод болж өгдөг. За одоо энэ дунд ядам 2 хурууг харах юм бол дунд хурууны саана арай их тийм жоохон өнгөнд нь өөрчлөлт орцсон харагдаж байгаад. Тийм болохоор топ тавиад саагаараа үрэх юм бол илүү гоё гялтганаж, илүү гоё нимкнээр саан тавигдаж өгдөг гэж ойлгож байна. Тийм болохоор ер нь дандаа энэгээр үрэхдээ эхлээд топоо 40 секунд хатаасны дараагаас тавиарай гэж хэлмээр байна. Би та нарт илүү ойртуулж харуулъя. Ингээ харах юм бол энэ хэтэрхий юм гүн саад болсон байгаад энэ камерын дээр сайн харагдахгүй. Та юу ч гэсэн өөрсдөө туршаад үзээрэй. Топоо тавьж яах юм бол яг үндсэн өнгөнд нь өөрчлөлт орохгүйгээр зүгээр ингэхэд туяа нь өөрчлөгддөг. Харин топ тавихгүйгээр үрэхээр үндсэн өнгө нь их амар сайн тодорхой харагдаж өгч чаддаггүй. Ийм сул талтай байдаг. Энэ нь арай гоё өнгөтэй, энэ нь арай тод саатаагаад. Тийм болохоор ер нь бол ингэж топоо тавиад үрэх нь илүү гоё дээр харагддаг шүү. Энэ топ тавиагүй үрснийгээ зүгээр шууд клинсертэй өнгөөр арчаал арилгаж байна. Тэгэл туршиж үзье гэдээсэн шалтгаан нь ингээд арилгачиж болдог учраас туршаа үзчихэж болно. Хэрвээ эн чинь танд бас таалагдахгүй байх юм бол арилгачиж болно. Гэтэ надаа ингэсэн нь арай гангаа харагдаад байгаа болохоор би энүүгээрээ бүх humсаа болгоё гэж бодож байна. Одоо ингээд бүх humсан дээрээ сайхан топоо тавиад 40 секунд хатаач. Топоо нэлээд нимкэн тавиарай. Тэгэхгүй бол бөөндөө бэйсээ цуцаан тавьсан, будгаа 2 давхарлцсан. Тэгснээ дахиад 2 давхар топ явуулж байгаа болохоор ер нь аль нэлээд цуцаан бол. За ингээд 40 секунд хатана. За 40 секунд топ хатаасан. Саанаасаа ядам хуруунд дээрээ өнгөө дараа тавьж байгаа. Ингээд гоё зөөлгөө. Ингээд үрээд өгч. Бас тэрхий ихээр үрхээр саана илүү их наалдаад байгаа юм шиг санагдаад идэг болохоор ингээд humснууд дээрээ хувааж тавьж байгаа л ингээд зах үрчнэ. Сүүн өнгөнүүдээр бас ингэж дээр нь үрхээр айгүй гоё харагддаг. Энэ шохоо өнгө ч гэсэн тод биш болохоор би ингээд дээр нь үрчиж байгаа. Шохоон тод өнгөн дээр үрхээр бол нэг амар гоё харагддаг юм аа. Тэгээд тэрхүү руугаа бас ингээд өгөөч. Зя ингээд миний гялтгансан саарл хумс бэлэн боллоо. Дээр наа саагийн сайхан ингээд гөвөөд өгөх хэрэгтэй. Саагаа гөвөхгүй болохоор манай ээж ихч хоёрын гаргасан алтаа шиг топон дотор нь саана орчдөг. Тэгээ энгийн бодолд хийх гэхээр топон саатай байгаад идэг. Тийм болохоор саяны шиг сайхан саагаа үрж унгачаад тэгэхэд топоос нэлэнгүүд нь сайхан цэвэрхэн тавиад өгөх хэрэгтэй.
ингээд топо тавьсан. Одоо маш сайн хатаар ихтэй. Би энийг 120 секунд тултал нь хатаач гэж бодож байна. Тэгээ гол нэг асуудал нь энүүгээр үрхээр жоохон уртлаасаа энэ саана ингээд хуулрах гэдэг. Яагаад гэхээр топон дээр саагаараа үрчээд дахиад топ тавьж байгаа учраас яг хамгийн дээдлийн топон нийлэгдэхээр энэ саанаас дагаж илэгдэх гэдэг гэж юу н ойлгож болно. Энэ илэгдлэлийн зогсоохын тулд юу н хүмүүс топо тавьж энүүгээрээ үрчээд тэгээ бейс тавьчаад дараа нь топ тавьдаг. Тэгэх юм бол юу илэгддэггүй. Тэгтээ би тэгэж бодохоор миний бодолд хэтэрхий зузаан болох гэдэг. Яагаад гэх юм бол би бейсээ хэлбэрийн засахын тулд нэлийн зузаан тавьдаг. Тэрний дараа дахиад топо тавьчаа дахиад бейс тавиад дахиад топ тавина гэхээр бүр хэтэрхий зузаан болох гээд муухай санагдаад идэг учраас би тэгдэггүй топон дээр өрчээ тэрэн зүгээр энгийн топо тавьчихдаг. Нимхэн бодолд ер нь хүнсийг нэлээд гоё цэвэрхэн цэмцгэр харагдуулдаг. Хэтэрхий зузаан бодолд болохоор хүнсийг амар болох заван харагдуулдаг учраас ер нь болж өгвөл нимхэн бодох дуртай. Гэхдээ хаяа миний хүмүүс нэлээд нимхэн болчих юм бол зузаан бодчих юм бол хүмүүсний чинь хугаралт нь багасна, тогтцсон бас сайн байна. Хэтэрхий нимхэн хүнсэн дээр нимхэн бодолд тавьчихаар нугалраад хүнсэнд нь шууд хий ороод идэг. Тийм болохоор зузаан боддог зарим үед. Энэ бол ер нь зузаан бодолд болсон. Миний хувьд бол зузаан бодолд болсон. Тэгтээ маш цэвэрхэн. За ингээд маш энгийн тэгсэн мөртлөө гоё ганган бодолд маань дуслаа. Бүндөө клинсертэй хөвөнгөөр арчиж агаад сайхан хичээлийнхэн тос өдрөхөд бодолтаа дуусгая. Ингээд клинсертэй хөвөнгөөр арчичаар хан дээр нь алдсан цаанууд нь харагдгаа болоод маш гоё цэвэрхэн харагдана. Тийм баад. Одоо нөгөө л хичээлийн тос өдрөх шүү дээ. За тэгээд бабай. Хэрэгтэй мэдээлэл өгсөн гэж найдаж байна. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бабай. Хумсаа буцаж бүр сэтгэл сэргийжлээ. Тэгээ бүгдэнд нь амжилт хүсье.